одоо нөгөө хамгаалалтын тий нэг удаагийн хамгаалчих. Зарим нэг машинууд ингээд энд ингээд шалгаж яхад хажуугаар ингээд том жип үчин ингээд манай эдэг чинь бас заримдаа бол ер нь цагдаагаас гарахгүй бол мал эмнэлэг онцгойгийн хувьд ерөөсө тоодгүй зогсдгүй. Заавал цагдаагаас гаргаж ээж. Тэгээ энд байгаа улсуудын зардал хоолны мөнгө бензин шүү. Одоо энэ чигээ манайх чинь ингээд 12-3 км дүүргээс. Ээлж солих болгон өдөр болгон ингээд энэний бензин шатхан хоол унааны мөнгө дүүрэн дотроос дандаа ингээд гаргаж байгаа шүү. Гаргаад явж байна. Үүссэн нөхцөл байдал цаг үеийн асуудлаар хэл мэдээллийн байгууллага албаны шугамар тав хүмүүс мэдээлэл авч байгаа. Шинэ коронавирус гэдэг энэ тахал өвчин манай улсад өнөөдрийн байдлаар тогтоогдож бүртгэгдээгүй хэдий ч эрсдэл өндөртөө ийм газрын хувьд цаг алдалгүй өртсөн сэргийлэх ажлуудыг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь гарахгүй гэсэн баталгаа биш. Тийм учраас нийслэлийн нутаг дэвсгэр дээр нийгмийн аюулгүй байдлыг хангах, иргэдийнхээ амнаас эрүүл мэндийг хамгаалах энэ үйл хэргийг өргөн цар хүрээтэй гэхдээ хатуу хяналтанд дор үр дүнтэй гүйцэтгэж байгаа ажлын хяналт зохион байгуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Засаг даргын захимжаар 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн нийслэлийн 8 цэг дээр шалгалт хяналт хийгдэж байгаа. Энэ бол нийслэлийн иргэдийг аюулгүй байлгатай холбоотой хотын даргын гаргасан захирамжийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Энэ бол та бидний бас одоо өдөр тутмын ажил үүрэгтэй холбоотой ажил. Тэгээ энэ ташрамд бас өдөр шөнөгүй ажиллаж байгаа онцгой дүүрэн нийслэлийн онцгой эрүүл мэнд мэрэгжлийн хяналт цагдаа за бусад мэрэгжлийн болон орон нутгийн байгууллагуудын нийт хамт олондоо талархлаа илэрхийлье. Бас амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ ажиллахаас өөр арга байхгүй. Хэр хэмжээгээр өртсөн сэргийлж ажиллана. Хэдийн хэмжээнд бид анхаарал болгоомжтой сэрэмжтэй ажиллана. Төдий чинээ эрсдлийг багасгаж бууруулж хохирол багтаа гарах ийм одоо боломжтой учраас хаана анхаарч ажиллаж байна. За энэ хүрээнд өчигдөр улсын онцгой комиссийн шийдвэр гарсан. Сар шинийн баяраар зорчигч тээврийн хөдөлгөөнийг орон нутагт хязгаарласан, зогсоож байгаа. Иргэд оршин суугчдад бас мэдээллийг хүргэж байгаа. Аль болох айл хөршөөрөө зочлохгүй, олноор цуглахгүй, өөрийн болоод өрөөлийн, гэр бүлийн, ойр дотны хүүхдүүд хамаатан саднаас эхлээд хамт олон нийт нийгмийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хүмүүр хариуцлагатай ажиллая гэдэг. Иргэн бүр иргэнийхээ үүрхийг бас одоо ухамсарлж оролцох ёстой гэдэг ийм ажлууд хийгдэж байгаа. Тэгээд энэ бас үзэж харахад бол ажлууд хийгдэж байна. Гэхдээ мэдээж дээрээс нь анхаарах ёстой, өшөө бааз суурийг бэхжүүлэх ёстой, зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим асуудлууд байгаа. Учраас тэрийг бас зөх хэмжээнд нь шийднэ гэж
ингэж одоо үзэж байгаа. За энэтэй холбоотой хэд хэдэн захимжууд гарсан. Дүүрэг нийслэл хэрэгжээд эхлээд явцсан. Энэ захимжийн хэрэгжилтийн нэгдүгээрт нь эрүүл ахуйн хяналтыг тавих, хоёрдугаарт тэр нь манай нийгмийн хотын орон нутгийн гэлтгүй хүндрэлтэй асуудал болцсон. Ахуйн асуудал, ахуйн соёлын асуудлыг бас давхар зохицуулъя гэж бодож байна. Аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд анхааруулга болон COVID-19-оос өрсөлдөн сэргийлэх зөвлөмж, бусад материалыг тараах дүүргийн цахим сайтаар мэдээллийг хүргэж ажиллаж байна. За мөн одоо амны хаалт маск ер нь бол одоо бас хөрөлцөө нөөц хомс байгаа. Эмийн сангуудад одоо худалдаалах ийм нөөцгүй болсон. Эмийн сангуудын удирдлагуудыг дуудаж уулзсан. За ер нь бол одоо амны хаалт маск дээрээсээ улсын хэмжээнд одоо нөөц нутагталтай байна гэдэг асуудлуудыг ярьж байгаа. Түүнтэй холбогдуулаад дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн удирдлагуудтай уулзаж дүүргийнхээ хэмжээнд за зарим хувийн хвшлийн оёдлын компаниудын нөхөрлүүдийн оёдлчдыг цуглуулж амны хаалт маскыг өөрсдийнхөө хэмжээнд бас оёх ийм одоо үүрэг чиглэлийг өгч ажилласан. За ингээ өнөөдрийн байдлаар жижиг дунд үйлдвэрлэлийн төвөөс амны хаалт маскыг хийгээд 3 цэгээр дамжуулж борлуулж байна. Энэ бол одоо нэг удаагийнх биш. Бас ариутгаж дахин хэрэгжилж болох ийм одоо байгаа. Ер нь бол энэ асуудлаар нийслэлийн удирдах ажлын шуурхай оролдоон дээр бас нийслэлийн эрүүл мэндийн газраас бас тодруулсан ийм маск хийж үйлдвэрлэж иргэд ашиглаж хэрэгжилж болох уу гэсэн одоо бас нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд бол болно гэдэг ийм одоо чиглэл өгсөн.